За сайн байцгаана уу? 8 дугаар ангийн гэрийн даалгавар 20 арифметик прогрессийн гишүүний чанар гэсэн. За дараалсан 3 гишүүний чанар байх хэрэгтэй энд. За тэгвэл арифметик прогрессийн одоо дараалсан 3 гишүүн өгсөн байхад би дунд мэдгүй байгаа тооныг олох хэрэгтэй, мэддэггүй байгаа тийм. За тэгвэл өчигдөр болохоор ийм чанар үүдсэн байгаа тийм. За дундах гишүүнийг 2-оор үржүүлэхэд 2 үржүүлсэн захын 2 гишүүний нийлбэртэй тэмцэх байх хэрэгтэй. 1 бүхэл 4-ний 1 байх хэрэгтэй. За гэрээс бол 2Q тэнцөө. За энэ болохоор 1 бүхэл 4-ний 2 гарах нэ тий. За эсвэл 2Q тэнцөө 1 бүхэл 2-ны 1. За буюу 1.5 гэсэн үг. За эндээс Q тэнцөө 1.5-ыг хуваах нь 2. За буюу энэ 1.5 гэдэг чинь 3-ыг хуваах нь за 2 үржигэн 2 гэхээр Q тэнцөө 3-ыг хуваах нь 4 гэж гарна. 0.75 гэсэн үг тийм. За арифметик прогрессийн эндгээр гишүүний томьёог бол. За эхлээд бол эндгээр гишүүний олохдоо А1-ийг олох хэрэгтэй. За А1 болохоор хас 25 гэдэг үүдсэн байна. За тэгвэл хин гишүүн одоо ялгуурыг олох хэрэгтэй. За хэдээр нэмж байгаа. За энэ бол 5-аар нэмж байгаа дараал. 5-аар нэмж байгаа тийм. Тэгэхээр ялгуур нь 5 гэсэн. За тэгвэл ерөнхий гишүүний томьёо бол А энэ тэнцүү хасах 5 дээр нэмэх нь D үржих нь энэс хасах 1 гэхээр А-ийн тэнцүү А хас 25 дээр нэмэх нь 5-ыг үржих нь энэс хасах нь 1. За ингээд А-ийн тэнцүү хас 25 за хаал задлах юм бол 5-ийн хасах нь 5 болох юм. За одоо энэ хоёр төсөөтэй учраас эмэгдэх юм бол А-ийн тэнцүү 5 энэс хасах нь 30 болно. За энэ бол энэ дарааллын ерөнхий гишүүний томьёо гэсэн үг. За дараалал бүрийн өсөх буурахыг тогтоо гэсэн учраас ялгуур нь бол тгээс их үе нэмэх доод бол энэ арифметик прогресс бол өсөх дараалал байна гэсэн үг тийм. Өсөх дараалал байна. За дараагийн бол дарааллын эхний 5 гишүүнийг бичгээж байгаа. За тэгвэл өмнөхтэй яг адилхан D1-ийг олно N1 үедээ. Тэгвэл 1-ийн квадратаас хасах нь 9 буюу 1-ээс хасах нь 9 тэнцүү хасах 8. За D2-оо олъё. 2-ийн квадратаас хасах нь 9 буюу 4-өөс хасах нь 5 тэнцүү хасах 9 буюу хасах 5 гарч байгаа. За D3-ыг олох юм бол 3-ийн квадратаас хасах нь 9 буюу за 9-ээс хасах нь 9 тэнцүү тэг. За энэ дарааллын одоо 4-р гишүүний олоход 4-ийг орлуулна. 4-ийн квадратаас хасах нь 9 буюу 16-аас хасах нь 9 тэнцүү 7. За 5-р гишүүнийг олъё. За тэгвэл 5-ийн квадратаас хасах нь 9 буюу 25-аас хасах нь 9 тэнцүү 16. За тэгвэл энэ дарааллын эхний 5 гишүүн маань хасах 5, хасах 8, хасах 5, 0, 7, 16 гэсэн ийм одоо дараалал байна гэсэн үг. За арифметик прогрессийн эхний гишүүн ба ялгуурыг ол ерөнхий гишүүний томьёог бичгээж. За би эхний гишүүн ба ялгуурыг олохдоо за энд А21-р гишүүн нь болохоор 169. За А20-р гишүүн нь болохоор 163 гэдэг үлдсэн байна. Одоо нэг дугааруудаа харгалзан хасах хэрэгтэй шүү дээ тийм. За тэгвэл 21-ээс 20-ыг хасаад энэ тэнцүү 1. За дараа нь явах хэрэгтэй. 169-ээс 163-ыг хасна. За энэ бол 6. Ингээд ялгуур нь тэнцүү 6 хуваах нь 1 буюу ялгуур нь 6 гэж гарч ирж байгаа. Одоо эхний гишүүнийг яаж олох гэхээр би аль нэг гишүүнээ сонгоё. За 20-р гишүүнийг сонгоё. Тэгвэл А20 гэдэг бол А1 дээр нэмэх нь 19D шүү дээ тийм. Тэгвэл А20 бол 163 гэдэг өгдсөн. За А1 нэмэх нь D болохоор 19-ийг үржих нь 6. Ингээд 163 тэнцүү А1 дээр нэмэх нь за 19-ийг 6-аар үржүүлвэл 54 гэхэд 4 5 114 гарч байгаа тийм. За энэс А1 тэнцүү 163-аас 114-ийг хасах юм бол эхний гишүүн маань за 9 49 гарч байгаа тийм. За ингээд ерөнхий гишүүний томьёо бол А-ийн тэнцүү 49 дээр нэмэх нь 6 үржих нь энэс хасах нь 1. За ингээд хаал задлаад эмэгдэхээ 49 нэмэх нь за энэ хоёр үржүүлээд 6 энэ хоёр үржүүлээд нэмэх хасах 6. Ингээд ерөнхий гишүүн маань 6 энэ дээр нэмэх нь 43 гэж гарах нэ.
За энэ бол энэ хоёрыг эмэгтгэж байгаа шүү дээ, тэ. За 7 дугаар бодол арифметик бүргэрийн ялгуурыг бол за өсөх буурах хэсгийг тогтоож чадах уу гэж. За тэгвэл би А21 дугаар гишүүн нь болохоор хасах 67 гэж өгдсөн байна. За А10 болохоор хасах 12 гэж өгдсөн. За тэгвэл яг өмнөхтэй адилхан эхлээд дугааруудаа бол харгалзан хасъя. За энийг хасаад энэ ийшээ хассан гэсэн үг шүү дээ, тэ. За тэгэхээр энэ хоёрыг хасглаар 21-ээс хасах нь 10 буюу энэ бол 11 гарч ирж байгаа. Одоо хасах 67-оос хасах нь хасах 12. За энэ болохоор хасах 67-д нэмэх нь 12 гэсэн үг тийм үү? За энэ тэнцүү хасах за 55 гэсэн үг шүү дээ, тэ. Хасах 55. Тэгвэл ялгуурын олохтой яах вэ? Хасах 55-ыг 11 дахь авах хэрэгтэй, тэ. За энэс ялгуур болохоор хасах 5 гэж гарч ирж байгаа. Одоо би аль нэг гишүүнээ сонгоё. За А10 дугаар гишүүнийг сонгоё. Тэгвэл А10 гэдэг бол А1 дээр нэмэх нь 9D гэсэн үг. За А10 болохоор өөрөө хасах 12 гэж өгдсөн. За энэ дээр А1 дээр нэмэх нь D үржих нь хасах 5, тийм. 9 үржих нь хасах 5. За ингээд хасах 12 тэнцүү А1-ээс хасах нь 45 болно. Одоо 45 тэнцүүгийн нөтлөн гаргахлаар нэмэх болно шүү дээ, тийм. За нэмэх нь 45 тэнцүү А1. За энэ хоёрын нэмэлт хасах юм байна ихээс багыг. Тэгэхээр 33. За 33 тэнцүү А1. За тэгвэл А1 нь 33 юм байна гэсэн. За тэгвэл энэ дээр бол ялгуурын утгаас өсөх буурахад тогтоож болох уу гэсэн. За ялгуур нь бол тгээс бага уу хасахтай учраас энэ бол буурах дараалал байна, тэ. За анхаарал тавьсанд баярлалаа.